Миний хамгийн ашигтай арилжаанууд liquidity хамалт болон inducement-ийг хамсны дараах орсон арилжаанууд байдаг. Би хэрвээ 7 жилийн өмнөх өөрийнхөө арилжаа хийж эхэлж байсан үе рүү очих юм бол зөвхөн энэ ойлголтыг ойлгоорой гэж би өөртөө хэлэх байсан. Манай маш олон сурагчид liquidity хамалт болон inducement гэсэн ойлголтыг ойлгосноор ашигтай арилжаач болж чадсан байдаг. Тэгвэл энэ бичлэгээр би та бүхэнд хэрхэн энэхүү lead стратегийг ашиглаж 2026 онд ашигтай арилжаач болох боломжтой талаар харуулах болно. За тэгэхээр хэдүүлээ нуршаад явах шууд liquidity хамгаалтынхаа хичээл рүү орцгоё. За тэгэхээр liquidity хамгаалтыг хэдүүлээ ойлгохоос өмнө хамгийн эхлээд хамгийн энгийн ойлголтуудыг бол төрүүлээд ойлгох ёстой. За тэгэхээр liquidity гэж юу юм бэ гэхээр за хамгийн энгийнээр бол liquidity-г та нар бол зах зээлийн бензин гэж ойлгох хэрэгтэй тийм. За тэгэхээр машин болвол бензингүй болоод хөдөлгөө те цахилгаан машин биш бол машин болвол бензингүй явах боломжгүй. Тэрнтэй адилхан зах зээл ч гэсэн ерөнхийдөө одоо liquidity-г бол явах боломжгүй байдаг. За тэгэхээр liquidity хаана оршиж юм бэ гэдгийг та нарт би эхлээд тайлбарлая. За liquidity бол high цэг болон low цэг дээр бол оршдог. Тэгэхээр энэ доор бол liquidity-нууд бол оршино. За энэ дээр бол мөн адил liquidity-нууд бол орших нь байна. Тэгэхээр ханш бол нэгэд энэ liquidity-г хамсны дараа бол эсрэг чиглэлд бол маш хүчтэй хөдөлдөг. За энд бол нэгсэндөө томоохон институшнууд бол зах зээл рүү бол орж ирж идэг гэсэн үг. Тэгэхээр liquidity хамлалтын дараа томоохон хөдөлгөөнүүд яваад идэг шалтгаан нь бол энэ liquidity буюу одоо энэ мөнгийг бол хамчаад ханш бол дэш яваад өгч байна. Тэгэхээр ерөнхийдөө бол high болон low цэгүүд дээр бол liquidity оршд юм байна гэдгийг бол хэдүүлээ ойлгочлоо. Тэгэхээр энэ high болон low цэгүүд ямар төрлөөр зах зээл дээр орших боломжтой юм бэ гэдгийг би та нарт харуулъя. За тэгэхээр ерөнхийдөө бол high low цэг бол одоо чинь double bottom ч юм уу те double top ч юм уу гэсэн хэлбэрээр ерөнхийдөө high low-уд бол мөн одоо зах зээл дээр бол гарч ирэх боломжтой. Мөн ямар liquidity-ний төрөл байдаг вэ гэхээр trend line liquidity-ний төрөл байдаг. За тэгэхээр энд бол маш олон арилжаачд бол энд trend line харж агаад stop loss-ыг доор тавьж өгч хахад за энд бол liquidity хамлалтын хүчээр бол энд бол доор liquidity байгаа учраас liquidity хамаад эсрэг чиглэлд бол ханш бол томоохон институшнууд бол ханшиг дээшээ одоо хөдөлгөх хүчээ авчаад бол явдаг гэсэн үг. Бензинээ авчаад бол явж гин гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр энгийнээр бол liquidity хамлалтыг бол бид нар ингээд ойлгочлоо те. За арай гүнзгий төвшөнд хийдүүлээ liquidity хамлалт болон inducement-ийн одоо талаар ярилцъя. За тэгэхээр inducement гэдэг бол бид нар юу гэж ойлгох вэ гэхээр за биднэрт бол энд за зах зээлийн бүтэц бол харагдаж байна те. Дээшээ break of structure буюу зах зээлийн бүтэц дээшээ одоо нэгсэндээ тренд бол дээшээ байна гэдгийг илтгэж байгаа хөдөлгөөн бол энд break of structure явагдсанаар бол харагдаж байна те. За энд бол break of structure явагдахад бол бидэрт хамгийн сүүлийн swing high болон swing low цэг бол энд харагдаж байна те. За энэ бол swing low. За энэ бол swing high. Тэгэхээр тренд дээшээ байгаа буюу higher high болон higher low цэг бол энд байгааг биднэрт харагдаж байна те. Тэгэхээр тренд бол биднэрт дээшээ байгаа учраас бид нар бол ямар liquidity-г харах хэрэгтэй юм бэ гэх юм бол доор байгаа liquidity-нуудыг бол бид нар харах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр биднэрт бол энд ямар одоо энэ одоо high low-оос high high хүртэлх энэ range дотор бол биднэрт ямар liquidity-ийн доор нь үүссэн байна гэхээр бидний саяны үтсэн double bottom liquidity бол энд жишээ нь үүссэн байна. За double bottom liquidity энд үүсгэд бол бид нар энийг бол liquidity хамлалт гэж үзээд бид нар бол дээшээ энд бол томоохон институшнд эндээс орж ирнэ гэдгийг бол таамаглаж баа ярилжаанд бол эндээс орох боломжтой байсан байна гэсэн үг. Тэгэхээр liquidity хамлалтыг ийм хэлбэрээр бол ашиглах боломжтой. За тэгэхээр энэ liquidity хамлалт бол яагаад энд одоо үүсэж ийн гэхээр энд бол inducement болгож үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энд бол liquidity хамлалт одоо inducement болж хуурж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр одоо энд бол ханш бол ингэж одоо pullback явчаад дээшээ явах одоо хүч бол хангалттай байгаагүй учраас биднэрт энд inducement буюу энд одоо бидний үтсэн liquidity-ний төрөл double bottom liquidity-г бол зах зээл дээр үүсгэсэн байна те. Тэгэхээр энэ double bottom liquidity-г үүсгэхэд бол энэ бол биднэрт inducement болж хуурж байгаа гэсэн үг. Inducement. Тэгэхээр
энэ яагаад inducement болж ийн гэхээр энэ liquidity-ний доор энд бол сонирхлын цэг буюу одоо бидний order block юм уу одоо бидний хичээл дээр үзсэн одоо imbalance fair value гэх мэтчлэн одоо сонирхлын цэгүүд бол энэ доор байдаг. Тэгэхээр энэ сонирхлын цэгүүдийг хүчтэй болгож байгаа зүйл нь энэ liquidity хамлалт буюу энэ liquidity хамлалтын төрөл буюу одоо inducement бол нөлөөлж байгаа гэсэн үг. Яагаад тэгэхээр энд бол inducement үүсэж байгаа учраас одоо томоохон институшнууд бол хангалттай хүч байгаагүй учраас бензинээ цуглуулахын тулд энд бол liquidity хамлалт гэдэг хөдөлгөөнийг үүсгэснээр эндээс одоо бидний сонирхлын цэг дээрээс бол ханш өсөд явж байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө биднэрт inducement болж ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр яг адилхан биднэрт энд бол дээш доошо break of structure явагдаад за биднэрт бол одоо trend бол доошо байна гэж хэлтгэж байна. За энд бол тренд доошо байна гэж илтгэж байгаа учраас бид нар одоо доошо байгаа тренд дээр бол ямар одоо liquidity хамлалтыг харах уу гэхээр зөвхөн дээр байгаа liquidity хамлалтуудыг харна гэсэн үг. Буюу одоо энд бол жишээ нь энд дээр liquidity хамлалт байна та. Тэгэхээр энд бол double top маягийн одоо liquidity үүссэн байна та. Тэгэхээр энэ double top liquidity-г ханш хамаад доошо явж байна та. Тэгэхээр энэ бол биднэрт inducement болж ирж байна гэсэн үг. Тэгэхээр inducement хамаад доошо онж ийн гэсэн үг. Тэгэхээр энд бол энэ одоо inducement-ийн дээр бол сонирхлын цэг байгаа учраас энэ бол энэ сонирхлын цэгийг хүчтэй болгож өгч байгаа inducement бол энэ сонирхлын цэгийг хүчтэй болгож өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо энд одоо жишээ нь биднэрт одоо order block байлаа гэж бодоход энэ order block-ыг бид нар хүчтэй бол order block эсхийг бол мэдхийн тулд энд бол inducement хамж ийн үү гэдгийг бол харах хэрэгтэй. Эсвэл одоо imbalance байх юм бол тийм imbalance-ыг хамжаах үед inducement хамагдсан байх юм бол энэ ханш бол эндээс буцаад reverse хийгээд ирэх нь бол өндөр магадaltaй гэж бол харах ёстой гэсэн үг. За тэгэхээр бол бид нар inducement гэдгийг бол ойлголтыг бол эндээс ойлгож авлаа тийм. За inducement-ийн ямар төрлүүд байдаг вэ гэдгийг одоо хэдүүлээ хараад үзье. За тэгэхээр энд бол ханш бол дахиад дээшээ break of structure яваад за энд бол break of structure явсан байна та. За тэгэхээр тренд бол бид нар дээшээ байгаа гэлтэж чинь ягаад тэгэхээр тренд бол дээшээ break of structure хийж байгаа учраас. За дээшээ break of structure хийхэд та нар эндээс харах юм бол нэг ийм одоо trend line liquidity маягийн liquidity үүсгэсэн байгаа. За энэ liquidity trend line liquidity-г бол ханш хамчаад нэгсэндээ одоо trend line дээр орж байгаа арилжаачдыг бол энд induce хийж ийн гэсэн үг байхгүй inducement авч ийн гэсэн үг. Тэгэхээр энэ trend line арилжаачдын одоо stop loss-ыг хамчаад ханш бол хангалттай хэмжээнд бензинээ цуглуулчаад дээшээ бол ханш яваад өгч байна. Тэгэхээр бид нар бол энэ range дотор байгаа ямар л төрлийн liquidity байна тэр одоо liquidity болгоныг inducement гэж харна гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь энд бол энэ low байна. Мөн адил энэ одоо low байна тийм. Энэ low-уд бол бүгдээрээ энд бол энд хамагдж байна тийм. Тэгэхээр энэ low-удыг бол ханш хамж ийна гэдэг чинь энэ одоо бидний одоо үтсэн тийм. Low цэгүүд доор бол үргэлж liquidity байдаг гэж хэлсэн тийм. Тэгэхээр энэ low цэгүүд болгон дээр liquidity байгаа учраас ханш бол энэ low-удыг хамаад liquidity хамлалт хийж өгөөд дээш өсөж явдаг гэсэн байна тийм. За тэгэхээр liquidity хамлалт болвол одоо та нар юу гэж үзэх вэ гэхээр ямар үед илүү хүчтэй liquidity хамлалт одоо inducement-ууд үүсдэг вэ гэхээр trend-тэй хосолсон одоо liquidity хамлалтууд inducement-ууд бол илүү үйлчилдэг гэсэн үг. За одоо эндээс харах юм бол биднэрт бол higher low бол харагдаж байна те higher low. За энд бол higher high харагдаж байна. Тэгэхээр биднэрт бол trend бол дээшээ байна гэсэн тохиог бол өгч байна те. Тэгэхээр энд бол нэгсэндээ энэ low-ыг эвдэж байгаа бол биднэрт бол энд ханш бол доошоо иргэсэн гэсэн үг биш те. Ягаад тэгэхээр бидний үндсэн хай бол одоо чухал хай бол энд эвдэгдсэн байна. Чухал low бол хизээч доошоо эвдэгдээгүй байгаа учраас бид нар бол trend бол still буюу хэвэндээ дээшээ байгаа гэж бол харах ёстой. За тренд бол дээшээ байгаа учраас энэ higher low-ийн дээр байгаа low-уд бол бүгд ханшид inducement болж үйлчлэх боломжтой буюу энэ low-уд хамагдсан ч бид нар тренд бол доошоо иргэсэн биш. Эсвэргээрээ ханш бол бензинээ цуглуулад дээшээ явах гэж байгаа юм байна гэсэн ойлголтыг бид нар толгоонд бол авч явах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр ханш бол энэ дээшээ явсан шалтгаан нь бол inducement-ууд хамаад тренд бол угаасаа дээшээ байгаа. Inducement-уудыг хамж дуусчаад ханш бол трендийнхаа дагуу хөдөлгөөнөө хийгээд дээшээ
явсан байна гэж бол ойлгох хэрэгтэй гэсэн үг. За яг адилхан одоо short-ын нөхцөлд бол энэ одоо харах юм бол trend line liquidity бол энд хамагдаад яг адилхан эсрэгээрээ хамчаад доош унсан байна те. Ягаад тэгэхээр down trend-д бол бид нар дээр байгаа liquidity-нуудыг харна те. Inducement-уудыг харна. Тэгэхээр энд бол дээр байгаа inducement-ууд бол энд байсан учраас бид нар liquidity хамлалт хийхэд доош бол short арилжаанд бол харж ярилцах боломжтой гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ үндсэн liquidity болон inducement-ийн ойлголтыг бол энд зураглалаар бол ойлголоо. Одоо хэдүүлээ бодит жишээ дээр бол ярилцъя. Тэгэхээр илүү та нар бол ойлгоно гэж бол би найдаж байна. За тэгэхээр хэдүүлээ бодит жишээн дээр бол gold-ийн ханшийг бол би сонгоод гаргаад ирсэн байна. За gold-ийн хувьд бол daily time frame буюу өдрийн чартыг бол та нар харж байна. За өдрийн чарт дээр хэдүүлээ харах юм бол за хэдүүлээ юу гэж харах вэ гэхээр энэ break of structure энд daily дээр бол явагдсан байна те. Daily break of structure бол явагдсан байна. За энд бол daily дээр бол ханш break of structure явагдсны дараагаар та нар харах юм бол энэ одоо үндсэн хай болж ирж байна те. За тэнгууд энэ үндсэн бидний low болж ирж байна. Тэгэхээр энэ low болгон болвол биднэрт inducement болж үйлчлэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ low-уудыг бол хамаад ханш дээш явах боломжтой гэдэг тохиолдлыг бол бид нар энд байхад бол авах боломжтой байх юм шүү дээ. За ханш унлаа. За энд байгаа эхний inducement-ийг аваад ханш бол дээшээ яваад өгсөн байна те. Ханш бол заавал энэ доотлын бүх inducement-ийг liquidity хамлалт хийж авч явах одоо шаардлага бол ерөөсөй байхгүй. Эхний liquidity хамлалтаар л ерөнхийдөө явчих боломжтой байдаг. За тэгэхээр хэдүүлээ гарах юм бол эхний энэ inducement-ийг бол ханш хамаад дээшээ бол ханш яваад өгсөн байна та. За одоо хэдүүлээ дахиад ханшийн зах зээлийн бүтцийг хэдүүлээ хараад үзье. За энд бол дээшээ break of structure дахиад ханш бол дээшээ явагдсан байна та. За дээшээ энэ break of structure явагдангууд бидний энэ одоо impulse range дотор байгаа liquidity хамлалтууд буюу inducement-ууд одоо хаана вэ те? Боломжит inducement-ууд. За inducement-ийг харах юм бол бид нар одоо энд бол шинэ inducement байна, энэ ч гэсэн inducement байна те. За энэ inducement-уудыг бол ерөнхийдөө бүгдийг хамаад бол ханш дээш өссөн байгааг бол ажиглаж байгаа бах те. Тэгэхээр ерөнхийдөө бол inducement-ууд хаана байдаг вэ гэхээр энэ low болгон дээр бол байдаг. Энэ candle-ийн low-ууд болон энэ үүсгэсэн low-ууд бол бүгдэн дээр нь бол inducement байгаа. За яагаад энэ candle-ийн low-ын доорууд бол inducement-ууд байгаа вэ гэдгийг та нарт харуулъя. Энэ бол ерөөсөө зүгээр candle-ийн low юм биш үү гэж бол та нар бодож иж магадгүй. Яагаад энэ daily-гийн энэ candle-ийн low-ууд доор бол inducement байгаад байгаа юм бэ гэхээр та нар энэ low-уудыг харж агаад одоо жишээ нь энэ low-ыг хэдүүлээ хараад үзье. За тэгэнгүүт хэдүүлээ нэг цаг руу шилжүүлээд харах юм бол саяны тэмдэглэсэн low бол яг л адилхан одоо нүнцсэн саяны тэмдэглэсэн low бол энэ байна. Яг л адилхан ийм low бол харагдаж байгаа. Тэгэхээр энд бол candle болгоны одоо том цагийн candle болгоны low чи ерөнхийдөө жижиг цагийн чинь одоо swing low-уд байдаг учраас энэ low бол inducement болж үйлчилж байгаа гэсэн үг. Тэгэхээр low болгоны доор зөвхөн ийм swing low-ын доор биш, candle болгоны доор ч гэсэн inducement-ууд бол байдаг. Тэгэхээр энд бол бүх энэ inducement-уудыг бол хамчаад дээшээ бол ханш явсан байна те. Яагаад тэгэхээр бензин бол хангалттай цугласан байна гэсэн үг. За одоо хэдүүлээ жишээ нь эндээс ханшийг хараад үзье те. За энд бол ерөнхийдөө ханш бол дээшээ break of structure одоо ерөнхийдөө хийгээ явсан байна та. За энд бол ерөнхийдөө order flow-оор бол дээшээ break of structure хийгээд за доошо pullback бол орж ирж байна. За pullback орж ирэхэд бол та нар харах юм бол за энд бол нэг ийм inducement за энэ range дээр бол та нар харах юм бол энэ impulse range байна та. Энэ impulse range дотор байгаа inducement-уудыг гэх юм бол харах юм бол та нар энэ low байна, энэ low байна та. Энэ low-уудыг бүгдийг хамсан. За энд бол дахиад энэ low хамаад дээшээ бол үндсэн трендийн дагуу бол ханш яваад өгсөн байна та. За энд бол хийдүүлээ бас харъя. За энд бол break of structure хийчихэд за энд бол доошо change of character хийгээд за pullback орж ирээд за та нар харах юм бол за эндээс бол маш тодорхой харагдана. За энэ дээр та нар хийдүүлээ харах юм бол энд бол change of character хийсэн байна та. Church хийсэн байна. За church хийчихэд та нар харах юм бол энэ church-ийг хийсэн одоо бид нар имбалансыг харах юм бол энд имбаланс харагдаж байна те. За бидний сонирхлын цэг. За тэгэнгүүт энэ сонирхлын цэгийн
доор бол та нар харах юм бол энд inducement үүссэн байгаа. За liquidity хамалт хийх боломжтой бүс бол энд харагдаж байна. За тэгэхээр энэ одоо хэдүүлээ эндээс харах юм бол ерөнхийдөө бол юу гэж харах хэрэгтэй вэ гэхээр за энд бол liquidity хамалт бол хийгдчихлээ. Тэгэхээр бид нар бол тренд бол хаана байгаа вэ гэдгийг бид нар харахын тулд энд бол swing low байна. За энэ хамгийн сүүлд байсан low бол энд хамаад за энд бол lower low хийцэн. Тийм учраас бид нар бол эндээс liquidity inducement хамагдах үед энэ imbalance дээрээс бол short арилжаанд бол ороод энэ том уналтыг бол барьж авах бүрэн боломжтой байсан гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол та нар inducement-ийг бол ойлгож байгаа бохтой. За одоо хэдүүлээ дахиад илүү гүнзгийрүүлэх жишээнүүд дээр ярилцсан. За одоо дахиад хэдүүлээ харах юм бол за энд бол одоо жишээ нь дахиад ханш бол дээшээ change of character бол хийгээд явсан байна те. За change of character хийгээд за ханш бол за ерөнхийдөө дээшээ эргэж шүү гэдэг тохиог бол энд одоо харуулж байна те. Order floor бол харуулж байна. За үндсэн тренд бол ерөнхийдөө бол доошо байгаа ч гэсэн том цагийн одоо weekly-гийн тренд бол доошо байгаа ч гэсэн за daily дээр бол энэ дээшээ бол иргэсэн байна те. За daily дээр энэ дээшээ чоч хийгээд ирэхэд бол та нар харах юм бол энэ чочийг үүсгэсгэд юу давхар үүссэн байна гэхээр энд бол imbalance бол үүссэн байна те. За энэ imbalance-ыг хэдүүлээ хараад үзэх юм бол за энэ swing low-оос энэ swing high хүртэл татаад үзэх юм бол хэдүүлээ энэ 50 level-ээс доош ороод ирсэн байгааг харж байгаа хэ. За энэ 50 level-ээс доош орж ирэхдээ энд яасан байна? Дахиад inducement хамсан байна. За энэ induce одоо daily-гийн inducement-ийг хэдүүлээ 4 цаг руу шилжүүлээд илүү наривчлаад харах юм бол энд нэг ийм low үүсгэсэн байгаа. Энэ low-ыг бол энд хамлаа. 50 level-ээс бол daily-гийн 50 level-ээс доош орж ирлээ. За тэгэнгүүт 4 цаг дээр юу байгааг та нар харах юм бол энд бол order block байна те. За энэ order block бол энэ imbalance-тай бол байж байна. Тэгэхээр хэдүүлээ харах юм бол сонирхлын цэгийг бол шалгаад дахиад шинээр high бол хийсэн байна те. Энэ сонирхлын цэгийг одоо шалгахаас өмнө та нар харах юм бол inducement-уудыг бол бүгдийг хамж байгааг бол та нар ажиглаж байгаа бах та. Тэгэхээр liquidity хамалт явагдсны дараа энэ томоохон хөдөлгөөнүүд бол яваад байгааг та нар бол ажиглаж байгаа бах та. За энэ жишээ 4 цаг дээр та нар харах юм бол break of structure хийчээд inducement-уудыг хамчаад за энд бол inducement-уудыг одоо хамчаад за энд бол inducement-уудыг хамчаад энэ хүчтэй хөдөлгөөнүүдийг орж ирээд байгааг бол та нар ажиглаж байгаа бах гэж би найдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол liquidity хамлалтыг та нар таньж ойлгож авч чадах юм бол илүү өндөр risk to reward-тай дээрэс нь бас хэрэггүй stop loss-уудыг бол бага авах боломжтой гэсэн. Яагаад тэгэхээр та нар хэрвээ хүлээцтэй арилжаач байж чадах юм бол та нар хүлээцтэй арилжаач байж чадах юм бол энэ inducement-уудыг хүлээснээр inducement-уудыг авагдсны дараагаар бол арилжаанд орох юм бол та нар илүү одоо ашигтай илүү одоо precision буюу наривчлалтай арилжаанууд хийх боломжтой болоод ирнэ гэсэн үг. Тэгэхээр та нар нэгсэндээ liquidity зах зээл дээр liquidity биш liquidity handler болох боломжтой гэсэн үг. Одоо liquidity ангуучид болох боломжтой гэсэн үг те. Тэгэхээр liquidity ангуучид болохын тулд та нар хамгийн түрүүнд liquidity хамлалтыг зөв таньж сураад дээрэс нь liquidity хамлалт одоо хамсны дараагаар эсрэг чиглэлд нь бол арилжаанд орж сурах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хэрвээ та бүхэн liquidity-гийн ангуучид буюу liquidity хамлалтын дараа наривчлалтай арилжаа хийдэг арилжаачид болохыг хүсвэл манай the elite circle community-д бол нэгдэх боломжтой. Тэгэхээр би энэ community-д бол live trade болон хэрхэн энэ одоо хэдүүлгийнхээ энэ үзээд байгаа хичээлийг хэрхэн бодит зах зээл дээр бодит ханшин дээр бол хэрхэн хэрэгжүүлж liquidity хэрхэн таньж наривчлалтай арилжаанууд хийх боломжтой бэ гэдгийг бол би практик дээр бол харуулах болно. Тэгэхээр та нар бол энэ хичээлээ үзсэн бол манай community-д бол амжиж нэгдээрээ зөвхөн энэ YouTube-ийнхаа community-гийн одоо үнэнч үзэгчдэд бол төрүүлж бол зарлж байгаа гэж бол ойлгох хэрэгтэй. За тэгэхээр хэдүүлээ шууд үргэлжлүүлээд хичээл рүү орцгоё. За тэгэхээр liquidity хамалт бол ерөөсөө ямар үед илүү одоо магадлал өндөр байдаг вэ гэхээр одоо market structure-тай бол хосолтын цагт бол илүү хүчтэй үйлчдэг. За энд бол 4 цагийн structure бол эвдэгдсэн байна. За 4 цагийн structure эвдэгдэнгүүт та нар одоо жишээ нь эндээс бол маш гоё
жишээ бол харагдаж байна. За энд бол 4 цагийн structure эвдэгдэнгүүт за энд бол бид нэр хамгийн түрүүнд хийх ёстой юм нь юу гэхээр swing high болон swing low бол тогтоочих хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ импульс энэ хөдөлгөөн байна шүү дээ. Энэ хөдөлгөөн одоо доошо энэ low эвдэгдэлт бид нар бол дээшээ бол ханшийг харна гэсэн үг. Буюу энэ одоо ловын дээр байгаанууд бол бид нар inducement болж үйлчлэнэ гэсэн үг. Тэгэхээр та нар магадгүй энэ дээр харж байгаа бол энэ бол лов эвдэгдэнгүүт бид нар одоо энэ дээр бол их арилжаач бол бас яарад одоо short арилжаанд бас орчиж магадгүй шүү дээ. Энийг бол break of structure гэж хараад гэтэл бол энэ бол үндсэн одоо swing low болон swing high бол энд байгаа те. Яг ийм хөдөлгөөн явж гин гэсэн үг. За ийм хөдөлгөөн явж гин гэсэн үг. Тэгэхээр та нар эндээс харах юм бол swing low болон swing high бол энд харагдаж байна те. Энд бол break of structure явагдсан. За break of structure бол явагдсан. За тэгээд бид нар бол үндсэн swing low болон swing high энд байгаа учраас бид нар энийг бол inducement гэж үзээд энэ доор байгаа сонирхлын цэг дээрээс бол баа ярилжаа харна гэдэг. Энэ жишээ чинь бол энд харагдаж штэ. За энэ дээр бол биднэрт бол маш гоё order block бол энд харагдаж байна те. За энд харах юм бол энэ өсөлтийг авчирсан order block бол энд харагдаж байна те. Тэгэхээр энэ order block дээр бол ханш энэ order block-ыг шалгахаас өмнө ямар liquidity хамж ийн гэхээр liquidity-ний төрлийг хамж ийн гэхээр энд бол inducement-ийг бол хамж ийн те. За энд бол inducement-ийг хамаад ханш бол дээшээ бол яваад өгч байна те. Энэ бол swing high бол үргэлжлүүлээд трендийн дагуу бол хамаад явж байна. За тэгэхээр эндээс бол бид нар юу гэж харах вэ гэхээр ерөнхийдөө биднэрт трендтэйгээ хэрвээ liquidity хамлалтыг хослуулж ашиглаж сурах юм бол бид нар илүү наривчлалтай, илүү одоо өндөр магталтай арилжаанд бол орох боломжтой гэдгийг бол энд харагдаж байна. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ харах юм бол 15 минут руу шилжүүлээд харъя те. 4 цагийн одоо сонирхлын цэг дээр бид нар 15 минут дээр харах юм бол за 15 минут за жижиг цаг 1 минут гэх мэтчлэн жижиг цаг дээр бол хэрхэн одоо наривчлалтай орох аргыг бол би community дотроо бол хуваалцсан. За одоо жишээ нь хэдүүлээ 15 минут дээр юу болсныг харах юм бол за энд бол нэгд өдөр бол ханш бол gapтэй бол new day opening gap хийгээд маш том gapтэй бол хаагдсан байна те. Доош бол хаагдсан байна. За энд бол маш олон одоо арилжаачдыг бол induce хийгээд liquidity хамлалтыг бол хамссан байна те. За хамчаад дээшээ буцаж импульс хөдөлгөөн явагдаад correction яваад дээш өссөн байна те. Тэгэхээр энэ болгонд бол биднэрт арилжаанд орох боломжууд бол гарч ирж идэг. Тэгэхээр энэ боломжуудыг бид нар цаг алдалгүй ашиглаж явахын тулд бид нар liquidity хамлалт болон inducement гэдэг ойлголтыг бол зөв ойлгочихсон байх ёстой. За тэгэхээр та нар харах юм бол бид нар энэ liquidity хамгахдахад бол бид нар бол энд энэ ханш short болчлоо гэж бол хурдан шийдвэр гаргаж болох байх нь шүү дээ. За энэ бол inducement байх боломжтой байна. За энэ доор бол order block-ыг хамтчаад дээшээ эндээс өсөх боломжтой байна гэдэг. Эсвэргээр ерөнхийдөө дээшээ бид нар бол трендийг бол дээшээ харах одоо дээшээ одоо арилжаануудыг бол эргэлхийлж арилжах боломжтой гэсэн үг. За одоо хэдүүлээ дахиад одоо ханш ямар байдалтай байгаа юм бэ гэдгийг харъя та. За тэгэхээр одоо бол ханш ихсэндээ энд бол дээшээ break of structure хийчихэд за 4 цаг дээр бол break of structure хийчихэд за break of structure хийчихэд энд бол доош бол чоч хийцэн байна те. Чоч хийцэн байна. Тэгэхээр энэ үндсэн энэ higher low бол чоч хийцэн учраас бид нар одоогоор бол тренд бол эндээс эргэх боломжтой бүс бол байж гин гэж ойлгох хэрэгтэй. За энэ чоч хийчингүүтээ энэ имбалансыг бол хамчихсан байдалтай байна те. Энэ имбалансыг хамаад одоо уналт бол орж ирж байна. Тэгэхээр энэ low бол одоо хамагдах бас бүрэн боломжтой болоод ирж байна гэсэн үг. Тэгэхээр энэ одоо чоч хийснээрээ бид нар бол нэгсэндөө тренд бол энэ одоо аптрендээс даунтренд руу ирэх боломжтой хөдөлгөөн бол энд орж ирж байна гэж бол харах хэрэгтэй. Тэгэхээр энд бол энэ лоу эвдэгдэх магадлал бол маш өндөр болоод ирж байна гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ daily time frame руу хэдүүлээ шилжүүлээд харах юм бол мөн одоо golden trend бол ерөнхийдөө дээшээ суларж байгааг бол одоо ажиглана. За эндээс бол хэдүүлээ харах юм бол ерөнхийдөө хэдийгээр дээшээ одоо break of structure хийж байгаа ч гэсэн
За энд бол зүүгээр бол liquidity хамлалт хийгээд доошо орж ирж байгааг бол харж байгаа бах та. За энд бол муу адил хүчтэй бол их биеэр бол дээшээ хаагдаж чадахгүй байж байгаад за энэ бол өсөлтийн хөдөлгөөнүүд бол одоо жижигэрсээр та нар харах юм бол энд бол одоо маш урт зүйтэй бол ингээд доошо ороод ирж байна. Тэгэхээр энэ бол бас daily time frame дээр бол энэ имбалансыг хамчаад за энд бол бас нэг inducement-уудыг бол хамчаад нэгсэндөө эндээс бас downtrend-ийн эхлэл бас байх боломжтой гэсэн одоо зураглал бол эндээс харагдаж байна те. За тийм байна. Тэгээд анхаарал тавьсан бүх нийт арилжаачтай баярлалаа. За тэгээд манай community-д нэгдэхийг хүсвэл та нар доорх линкээр бол бүртгүүлэх боломжтой. Манайх бол community-га school дээр бол явж эхлэх гэж байгаа. Тэгэхээр community-гийн хамгийн ихний гишүүдийн нэг болохыг хүсэх юм бол манай YouTube-ийн доорх энэ видеоны доор би линкийг тавиад өгье. Тэгээд та нар бүгдээрээ нэгдээрээ тэгээд Smart Money Concepts-аар арилждаг бүх арилжаачдыг би бол цуглуулахыг хүсэж байна. Тэгээд community-д бол үргэлж live trade-үүд, psychology call буюу одоо сэтгэл зүйн асуудлуудыг чинь одоо бүгдийг нь ярилцсан. Мөн стратегийн бүх модулууд энэ liquidity хамлалтын одоо би яг ашиглаж байгаа энэ 2026 онд ашиглаж байгаа liquidity модулуудынхаа стратегийг бүгдийг наривчилсан байдлаар бол тайлбарлаж өгч мөн одоо энэ YouTube дээр үзсэн энэ бүх одоо концепцуудаа бол live trade хийж бол та нарт харуулна. Энэ стратеги ажилтг юм уу, ажилтгүй мүү гэдгийг бол би та нарт бол live trade хийж бол харуулна. Тийм учраас хэрвээ амжиж community-та бүртгүүлэхийг хүсэх юм бол та нар доорх линкээр бол school руугаа нэгдээрэй. За тэгээд бүгдэнд нь арилжаанд нь амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай залуучуудаа.